Одоо ингээд нутгийнхаа хоёр дүүд яг орон нутгийнхаа талаар нэг яхан хуучдээ да. Манай мөрөн сумчин анхан Цэцэн хаан аймаг байгуулагдахад энэтэйгээ цуг байгуулагдсан гэж одоо тэгж ярьдгийг. Тэгээд нэг нутагдаад байгуулагдаад нутагдахдаа энэ тэнд нутгаж байсан энэ дүүнтэй гамдын уус гээд нутгаж идвэдэ. Энэ хойшоо цагаамарт гээд нутгаж идвэдэ. Тэгээд цагаамартаас нүүгээд одоо энэ нэг төвтэй удаа нэг гадар төвдий гээд ингээд нүүж явсан чинь тэргийн гол нь хугараад энэ саацсан гинэ дээ. Тэгээд саатаад энэ яах вэ нүүх үү ахиж явах уу буух уу гэж ингэж ярьж байгаа. Ер нь буу энд буу гэж ингэж ярьсан чинь ерөөсө босох юм байна. Энэ урдаа Эрдэнүүд гэдэг нэг сайхан ууд байна. Хойно Баян ууд гэдэг нэг сайхан ууд байна. Зүүн талдаа Хатан гэдэг нэг сайхан ууд байна. Баруун талдаа Ноён гэдэг нэг сайхан ууд байна. За ер нь тэгээд шүтдэг өндөр хаан ууд маань эндээс идвэн гэд ингэж ярьцаад одоо энтэй буусгаас юм дээ. Тэгээд мөрөн сумчин энд анхан төвлж одоо мөрөн гэдэг сум гарсан гэж байна. Тэгээд байж байсан чинь одоо бас нэг домог гарч ирсэн гэж байна. Тэр домог нь ямар домог гарсан вэ гэдэг одоо Хатан Ноён хоёр ууд маань Хатан Ноён хоёр гэдэг нэртэй бус дээр одоо хоёудаа нэг яахан мууд хаж гарсад юм байгаа биз. Тэгээд муудсан чинь хатан үнсээ барьж явж байгаад Ноён өдөө цачсан энэ Ноёны наа талаа дээгүүр ороогоор Ноёнуудын ороогоор тийм хөх чулуу буурсан байдгийг. Тэр нь одоо тэг тусдаа гэж туссан гэж ярьд юм байна те. Ноён уурдах хэвээрээ хатан өдөө домптой цайгаа барьж байгаа шийдчихсэн. Тэр нь энэ мөрөнгийн гол гэж манай одоо их сайхан гол энэ урагчаа Эрдэнэ гот нийлдэг байсан юм. Одоо ч нийлхэ байсан доо. Энэ гол болсон юм дээ. Нэг юм домгод